Сайн байцгаана уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар Reddit дээрээс хүчирхийлэлтэй харилцаатай холбоотой 5 түүхийг та бүхэндээ уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэ явдал ойролцоогоор 5 жилийн өмнө 20 хэдхэн настай байх үед минь болсон бөгөөд тэр үед би шинэ хот руу нүүж ирээд удаагүй амьдралаа шинээр эхлүүлж танихгүй орчинд өөрийгөө олох гэж оролдож явсан үе байлаа. Аз болоход би тун удалгүй найзуудтай болж чадсан. Учир нь би тэр хавьдаа маш алдартай нэгэн спорт бааранд ажилд ороод бүх ажилчид нь эмэгтэй байсан болохоор хамт олонтойгоо хурдан дотносч ганцаардлыг мэдрэх завч гараагүй. Тэнд ажиллаад хэдэн сар болж байх үедээ хамт ажилдаг найз Ашлигийнхаа найз залуутай танилцсан юм. Түүнийг Марк гэдэг. Марктай анх уулзах мөчтөл би түүнд шууд татагдсан. Түүний төрх, өөртөө итгэлтэй байдал, нэг л анхаарал татмаар биеэ авч яваа зэрэг нь шууд надад нөлөөлсөн ч тэр манай найзын найз залуу байсан учраас энэ мэдрэмжээ дотроо дарж өөрөө ч дотроо үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байхыг хичээсэн. Гэвч удалгүй Ашли Марк хоёрын хооронд асуудал үүсч эхэлсэн нь илт мэдэгдэх болж Ашли ажлынхаа ээлж бүрт хоцорч ирнэ ер нь л маш их ядарсан, заримдаа бүр гунигтай харагдах нь нэмэгдэж би санаа зовн түүнээс юу болсон талаар нь асуухад тэр Марк жоохон галзуу, байнга хэрүүл хийдэг гэсэн бүдгэн тайлбар өгөөд илүү дэлгэрэнгүй ярихыг хүссэнгөө. Би ч түүнээс илүү зүйл асууж шалгаасангүй. Гэхдээ түүнд найзын хувьар туслахыг хүсээд хэрвээ хэрэгтэй бол манад хэд хоног байж болно шүү хэмээн санал болгоход тэр миний бодсноос ч илүү хурдан зөвшөөрч тэр шөндөө шууд манад ирж хонох болов. Тэр үед л Ашли юу болсон талаар илүү дэлгэрэнгүй ярьж Маркийг маш их хартай, байнга өөрийг нь хуурч байна гэж харддаг. Ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгдэг тухай надад ярих үед би дотроо за энэ хоёрын харилцаач зүгээр нэг энгийн маргаанаас ч илүү ноцтой байж магадгүй юм байна да хэмээн бодоод сууж байлаа. Гэхдээ энэ бүх асуудлууд Ашлигийн хувьд хангалттай шалтгаан болоогүй бололтой. Учир нь яг дараагийн оройн нь Ашли намайг дагуулan нэгэн бааранд очиод Марктай уулзан хоорондоо асуудлаа ярилцахыг хүссэн бөгөөд би түүнийг шүүмжлэхийг хүсээгүй учраас зүгээр л түүнтэй хамт явж тэдэнд өөрсдийн асуудлаа шийдэх боломжийг олгосон. Аз болоход тэр орой бүх зүйл сайнаар эргэж тэд хоорондоо инээлдэн ярилцаж эцэст нь тэндээс гараад цааш хамтдаа явцгаас нь гаднаас нь харахад бол бүх зүйл хэвийн байдалтай орсон мэт сэтгэхлийг төрүүлж байлаа. Гэтэл үүнээс хэдхэн 7 хоногийн дараа Ашлигийн эцэг эх гинэт манай хаалгыг тогшоод ороод ирэв. Ашли өөрийгөө манад надтай хамт амьдарч байгаа гэж эцэг эхтэй худлаа хэлжээ. Энэ нь намайг маш их гайхшруулсан. Тэгээд би үнэндээ бол тийм биш ээ гэдгийг нь эцэг эхтэн тайлбарласан ч тэднийг харахад охиндоо маш их санаа зовж байгаа нь ил байсан тул би тэднийг Маркийн гэрлүүн дагуулж очив. Биднийг тэнд очих үед байдал бодсноос ч илүү хурцдсан байлаа. Хинч хаалгаа нээж өгөхгүй байгаа мөртлөө дотор нь Ашли Маркийг тайвшруулах гэж оролдож байгаа нь сонсогдож байв. Тэд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан тул ээж нь ойролж аав нь цагдаа дуудаж эцэст нь цагдаа ирж иж хаалга нэгтэн Ашли эцэг эхтэйгээ хамт гэрлүүгөө явсан тэр мөчөд энэ харилцаа ямар ноцтой аюултай байсныг бид ойлгосон юм. Хожим нь би тэдний харилцаа үнэндээ маш их хүчирхийлэлтэй байсан. Эцэг эх нь Ашлигийн аюулгүй байдлын төлөө үнэхээр санаа зовж исэн гэдгийг мэдсэн ч тэр үед би үүнийг артаа орхиж өөрийн амьдралдаа анхаарахар шийдсэн. Гэвч үүнээс хэдэн сарын дараа би фитнес дээр Марктай дахин тааралдав. Тэр над дээр ирэн минт мэдснээр бид баг зэрэг яриа өрнүүлсэн. Гэтэл тэр гинэт надаас бидний хооронд ямар ч асуудал байхгүй үсттэй гэж нэг л тийм ширүүн өнгөөр асуухт нь дотроо би баг зэрэг гайхсан ч Марк ингэж асуух үедээ инээмсэглэж исэн учраас би нэг их зүйл бодлого тэмээ хэмээ хариулаад л өнгөрөв. Удалгүй би түүнийг жим дээр байнга хардаг болж бүр очих бүртээ түүнтэй таарлана гэдгээ мэддэг болсон нь надад нэг тийм сонин таатай мэдрэмжийг төрүүлж байлаа. Эцэст нь Марк намайг болцоон дурж би зөвшөөрсөн. Одоо эргээд бодоход энэ шийдвэр амьдралтаа хийсэн хамгийн том алдаа минь байсан юм. Марк бид хоёрын эхний болцоо нэгэн шөнийн клубт болсон бөгөөд эхэндээ бүх зүйл хэвэн байсан ч нэг танихгүй залуу намайг магтах үед Марк шууд уурлаж тэр залуу руу дайрч давшлан маш түрэмгийн авир гаргасан нь анхны том анхааруулах дохио байсан ч би үүнийг үл тон өнгөрөөсөн. Тэр шөнө би түүний гэрт нь очиж бид хамт хонлоо. Эхэндээ бүх зүйл гайхалтай байсан ч удалгүй миний дотор муухаарч бүр шалан дээр нь хүртэл бөөлжч гисэн. Харин Марк уурлахын оронд тайвнаар шалаа цэвэрлэж намайг буруутгахгүй тайвшруулж байсан нь түүнийг илүү сайн хүн мэтээр харагдуулан би бүр ч илүүгээр түүнд татагдсан юм. Ингээд удалгүй бид албан ёсоор үерхэж эхлэв. Эхний сар үнэхээр гайхалтай өнгөрсөн. Бид бараг өдөр бүр хамтдаа байж би бараг тэдний амьдарч байгаа мэт л байлаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй.
Нэг сар хамт байсны дараа Марк манай ажил дээр ирж зүгээр ажиллаа хийж байхад хүртэл бусад хүмүүстэй ярьсны төлөө уурлаж, ажлаа тараад гэртээ очиход намайг өөрийг нь хуурсан хэмээн гүтгэж, тэгээ болоогүй аажмаар би өөрийгөө буруутай мэдэрч эхэлсэн нь түүний нөлөөнд бүрэн орсныг минь илтгэж байв. Эхэндээ бид маргалддаг байсан ч удалгүй би бууж өгдөг болсон. Магадгүй бүх зүйл миний буруу байх хэмээн бодож эхэлсэн нь хүчирхийлэгчдийн хамгийн аюултай арга гэдгийг хожим л ойлгосон юм. Удалгүй би найз нөхдөөс хүртэл бүрэн холдож тэд надтай уулзах гэж оролцсон ч байнга хэрүүл болдог болохоор би өөрөө найзуудаасаа зай барьж ээжтэйгээ хүртэл бараг уцаар ярихаа болсон. Учир нь Марк намайг зөвхөн өөрөөс нь л хамааралтай байхыг хүсдэг байлаа. Ингээ болоогүй тэр намайг ойр дотны минь хүмүүсээс бүрэн тусгаарсныхаа дараа бие махбодын хүчирхийлэл үзүүлж эхэлсэн. Тэр намайг өснөөс минь зулгааж гудамжинд чирдэг, ажлын байран дээр хүртэл цохиж зоддог, тамхиар түлдэг. Бүр хоосон өрөөнд хэдэн өдрийн турш хамаагүй төгжээд орхидог. Тухайн үед энэ бүхнийг нь эсэргүүцэх чадалч надад байгаагүй. Сүүлдээ би бүр түүнийг намайг зодох бүртэн би үүнийг хүртэх ёстой гэж итгэж эхэлсэн нь хамгийн аимшигтай байсан. Энэ байдал бараг жил гаруй үргэлжилсэн ч надад тэр үеийн бүх зүйлс бүдэг бодог нэг л урт хар дарсан зүйч шиг санагддаг. Гэхдээ энэ бүхний эцэст нэг шөнө бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэр шөнө би ажлаа тарж ирчээд гэртээ байж идэл Марк гинэт гаднаас орж ирээд миний муурыг аваад явчихв. Дараа нь над руу муурны минь бичлэгийг явуулан муурыг минь алах гэж оролдсон намайг занал хийлгэхэд л би анх удаа жинхэнэ айцыг мэдэрч юу ч бодох чадваргүй болоод зөвхөн муураа аврахыг л хичээж байлаа. Тэр над руу залгаад чи намайг тоглоом гэж бодоо юу? Чамайг өөр хүнтэй гэдгийг би мэдчихээн хэмээн ямар ч логикгүй зүйл ярьжсэн ч надад зөвхөн муураа аврах нь л чухал байсан. Харин тэр үед аз болж ээж минь жинхэнэ аврагч болсон. Тэр Маркийн гэрт нь очиод муурыг минь буцаагаад над дээр авчирв. Тэр мөч миний хувьд бүх зүйлийг өөрчилсөн. Би энэ харилцааг дуусгасан. Гэхдээ Марк бууж өгөөгүй. Тэр уйлж, гуйж, дараа нь уурлаж, гэрийн минь гадаа ирж, хаалганы өмнө гал тавьж, намайг гарч ирүүлэхийг оролдож, бүр намайг машинаараа мөргөх гэж оролдсон ч удаатай. Эцэст нь би ажиллаа, бас амьдарчээсэн байраа алдаж, архинд орж, сэтгэл санааны хувьд бүрэн нуран унснаар ээж дээр буцаж нүүж очихоос өөр аргагүй болсон юм. Дараа нь би аажмаар идэрч эхэлсэн. Олон жил өнгөрсөний дараа дахин өөрийгөө олж, намайг үнэхээр ихээр хайрладаг хүнтэй хамт байгаа ч заримдаа одоо ч гэсэн би ийм хайрыг хүртэх эрхтэй хүн мөн үү гэх бодол төрдөг. Саяхан би Маркийг сошиал дээрээс санамсаргүй байдлаар олоод харчихсан. Тэр өөр хүнтэй болсон байлээ. Би тэр охинд анхааруулах тухайч бодоод амтсан. Гэхдээ эцэст нь болохоор шийдсэн. Учир нь би өмнө нь өөрөө Ашлиг хэрхэн зовж байсныг бүр нүдэрээ харсан шүү дээ. Гэхдээ л би тоогоогүй. Өөрийгөө хар нөхрөө түлхсэн. Энэ түүх ээжээ маань экс нөхөртэй холбоотой. Нэг дор гинэт болсон аимшигтай явдал биш, харин хэдэн жилийн турш аажмаар хуримтлагдаж бидний амьдралыг дотроос нь эвдсэн зүйл байсан бөгөөд одоо хүртэл ээж маань энэ бүхнийг хэр ноцтой зүйл байсныг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, баг зэрэг үгүйсгэж явдаг. Ээж маань Жош гэдэг хүнтэй намайг 5 настай байхад танилцсан ба тэр үед бид Индиана мужид руу нүүж ирээд удаагүй. Аав ээж хоёр маань тухайн үед хамт амьдарч байсан ч нүүж ирээд удалгүй салж тэрнээс хойш ээж Жоштой үерхэж эхэлсэн. Аав ээж хоёрыг салснаас хэсэг хугацааны дараа бид Флорида мужид руу өвөө эмээтэйгээ хамт амьдрахаар нүүж ирсэн ч ээж Жош хоёр холбоотой хിവэрээ он жилүүд өнгөрөх тусам тэдний харилцаа нь улам гүнзгийрч харилцаагаа үргэлжлүүлсэн хിവэр байлаа. Цаг хугацаа өнгөрч намайг 14 настай болох үед байдал дахин өөрчлөгдөж энэ удаа тэдний харилцаа улам гүнзгийрч бүр гэрлэх тухай ярьж эхэлсэн. Энэ үед би анхнаасаа л Жошоос нэг л эвгүй мэдрэмж авдаг байсан талаараа ээжэд хэлхийг оролдсон ч тэр миний үгийг огт тоогоогүй. Тэр хүн тамхи татдаг. Ээж маань үүнд нь дургу. Бас архины асуудалтай байсан ч яг ямар хэмжээнд хүрчихсэн байсныг нь ээж маань түүнтэй гэрэлснийхаа дараа л ойлгож эхэлсэн. Нэг хэсэг би өөр шалтгаанаар эгчтэйгээ хамт нагц хичээнд төрийн амьдрахаар гэрээсээ явсан бөгөөд тэр хугацаанд ээж Жош хоёр гэрэлж харин биднийг буцаж гэртээ ирэхэд Жош айл хэдийн бидэнтэй хамт манайд амьдрахаар болсон байлаа. Манайх жижигхэн 2 өрөө байртай. Би эгчтэйгээ нэг өрөөнд нь унтах ёстой болсон ч эгч харанхугаас айдаг болохоор ихэнхдээ ээжийн өрөөнд унтдаг байв. Ингэснээр эгч маань хүссэн хүсээгүй Жоштой нэг өрөөнд байнга хамт байх нөхцөл байдал үүссэн нь айл хэдийн эвгүй мэдрэмжийг бидэнд төрүүлдэг байлаа. Ээж Жоштой гэрлэн Жош манайд нүүж ирснээс хойш бүх зүйлд ортож эхэлсэн. Жош ихэндээ хэсэг арх уухгүй байжгаад дахин арх ууж эхэлсэн бөгөөд бараг байнга сухтав.
Тэгээ бодлоогүй ээжийн мөнгнөөс сулгайлж арх авдаг болсон нь эхэндээ жижиг асуудал мэт санагдсан ч удалгүй ноцтой асуудал болж хувирсан. Ээж маань түүнийг хэд удаа архины эмчилгээнд явуулахыг оролдсон ч ямар ч үр дүн гараагүй. Удалгүй Жош ажилд орсон ч бүх орлогоо ээжээс нууж, гэрийн зардал, хоол хүнсэнд огт туслахгүй бүх ачааг ээжид үүрүүлсэн нь тэдний хоорондын маргааныг улам хурцдгаж байв. Тэд бараг өдөр бүр мөнгө, арх, худал зүйлсийн талаар хэрэлдэж, тэр хэрүүлийг нь орой бүр сонсох нь миний хувьд төдийгүй эгчийн минь хувьд ч маш их дарамттай, айдас төрүүлдэг, Герман яг л там болсон мэт мэдрэмжийг бидэнд төрүүлдэг байлаа. Жош заримдаа машины түлхүүрээ нуу, машиндаа хүртэл янз бүрийн зүйлс нууж хадгалдаг байсан. Нэг удаа ээж түүний машинаас нь мансууруулах бодис олж байлаа. Цаашлаад Жош эгчийн маань мөнгийг хүртэл хулгайлж ирсэн нь бидний хувьд бүрч хүнд цохилт болсон. Тэр 7 хоног бүр машиндаа хамгийн үнэтэй шатхууныг хэрэглэнэ гэж зүтгээд сар бүр ээжээс их хэмжээний мөнгө шаарддаг байсан нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байв. Нэг удаа Жош ажлаасаа халагдсныхаа дараа бууга зарчихсан байсан бөгөөд ээж маань хожим нь аз олоход тэр буугүй байсан. Тэгвээс босс дээр очиод ямар нэг аимшигтай зүйл хийх байсан байх гэж хэлжсэн нь нөхцөл байдал яг ямар аюултай хэмжээнд хүрч байсныг харуулж байгаа юм. Ээж маань түүнийг олон удаа гэрээсээ хөөж гаргаж ирсэн ч үргэлж буцаагаад л гэртээ оруулчихдаг. Бид хоёр хичнээн удаа ээжээсээ гуйж битгий түүнийг буцааж гэртээ оруулаач гэж хэлсэн ч тэр сонсдоггүй. Бүр нэг удаа Жош ихч бид хоёрт Apple Watch авч өгөөд бидэнд сайн хандах гэж оролдсон ч энэ нь бидний түүнийг харах үнцгийг огт өөрчлөөгүй. Нэг удаа тэр согтуу байх үедээ орон дээрээ хэвтчээд би өөрийгөө яг одоо ална гэх мэт зүйлс яриад байсан тул ээж намайг 911 руу залгахыг шаардсанаар би 911 руу хүртэл залгаж илаа. Үүнээс гадна Жош удалгүй ээжийг хуурч, ээж түүнийг гэрээсээ хөөж гаргасны дараа өөр эмэгтэй дээр очичихсан байсан. Гэхдээ тэд удалгүй буцаад л эвлэрсэн л дээ. Эцэст нь олон жилийн дараа ээж маань түүнийг бүр мөсөн гэрээсээ явуулж, Жош нөгөө явуулчихсан эмэгтэй дээрээ буцаад очисон ч энэ нь бас л бүх зүйлийн төгсгөл байгаагүй. Энэ явдлаас хойш тэр биднийг утас, мессеж, бүр имэйлээр занал хийж эхэлсэн. Тэр байнга бидэн рүү залгаж, мессеж бичиж, бүх бурууг ээжэд тохиж, маш муухай үг хэлж, худал зүйлс зохиож, бүр заримдаа согтуу үедээ гэрт ирдэг байсан нь бүр илүү аимшигтай санагддаг байлаа. Нэг удаа бүр түүний шин найз бүсгүй ээжийг маань хоолойгчийн хэрчин гэж занал хийсэн нь бидний хувьд төвчхийн аргагүй байдалд орсон мөч байсан. Тэр үед л бид түүнийг цагдаа төхөөр шийдсэн юм. Гэхдээ цагдаа нарт бодитоор хийж чадах зүйл бага байсан. Тиймээс дуудлага мессеж зогсохгүй үргэлжилсээр л байлаа. Хэдийгээр түүний дуудлага мессеж нь одоо багассан ч ээж маань бүр хэдхэн сарын өмнө хүртэл дахиад л түүнээс имэйл хүлээж авсан. Одоо би 17 настай. Гэхдээ би бас манай эгч одоо хүртэл тэр бүх травманаасаа гарч чадаагүй. Тэр бүх цаг хугацаанд бидэнд хамгийн хүнд санагдсан зүйл зөвхөн Жош биш. Харин ээж маань түүнийг биднээс дээгүүр тавьсан мэт тэр мэдрэмж одоо хүртэл дотор минь үлдсэн. Харин ээж маань үүнийгээ хизээж хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Би Жошийг дахин хизээж харахыг хүсэхгүй байна. Энэ түүх нэлээд урт олон хэсэгтэй болохоор үүнийг уншиж байгаа хүмүүсээс урдчлаа дуушлал хүсье. Гэхдээ бүх зүйл ойлгомжтой байх ёстой гэж бодож байгаа учраас юу ч орхилгүйгээр бүгдийг нь бичгээр шийдлээ. Мөн намайг битгий шүүмжлээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Учир нь тэр үед би ямар хүн байснаа одоо өөрөө хүртэл үзэн яддаг. Одоо ч тэр үеэ бодохоор өөрийгөө буруутгаж би ямар муухай хүн байсан юм бэ гэж боддог хэвээр байгаа. Би нөхөртөөгөө ахлах сургуульд орохынхоо өмнөхөн танилцсаж хамтдаа өсөж томорсон бөгөөд 2012 онд сургуулаа төгсөөд хамт амьдарч эхэлсэн. Тэр үед бүх зүйл үнэхээр сайхан, тогтвортой, яг л зөв замаараа явж байгаа мэт санагдаж байлаа. Удалгүй 2015 онд бид анхны хүүхдээ үлгээдэн авч амьдрал маань бүрч утга учиртай болсон мэт санагдан удалгүй би шинэ ажилд орж зочид буудалд ажиллаж эхэлсэн. Би өмнө нь зочид буудалд ажиллаж исэн туршлагатай учраас туслах менежерийн оронтойгоор могц шууд анкадаа явуулан илүү өндөр байр суурьнд орж чадсан нь тухайн үедээ зөв шийдвэр мэт санагдсан ч үнэндээ энэ л мөчөөс эхлэн миний амьдрал уруудаж эхэлсэн юм. Ажил дээрх хамт олон тэр тундаа дарга маань ажлын дараа хамт ууж, зугаалж, заримдаа бүр хар тамхи хэргэлдэг хүмүүс байсан. Би тэдэнтэй дотносгож, хамт олонтой байх гэж оролцсоор удалгүй арх ууж эхлэв. Эхэндээ энэ нь зүгээр л нийгэмших гэсэн оролдлого байсан ч удалгүй энэ нь зуршил болж эцэстээ би архинд донтох хэмжээнд хүрсэн юм. Би гэртээ нөхөр хүүтэйгээ хамт байж байх ёстой үедээ тэднийгээ орхин шүнжин ууж, үдшилтэд явж, бүр ажилдаа орох хүртлээр баг унтахгүй байх үе ч гардаг байлаа.
Тэр үед амьдрал маань хяналтаас минь гарч байгааг мэдэрчээсэн ч зогсож чадахгүй байв. Хэдэн сарын дараа би хамт ажилладаг нэг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн үнэнч байдлаа зөрчсөн. Энэ бол миний хамгийн том алдаа байсан гэдгийг би одоо ч хүлээн зөвшөөрдөг. Эцэст нь би бүх хүннийг нөхөртөө хэлсэн юм. Тэр маш ихээр шархалж хүүгээ аваад намайг орхин гэрээсээ явсан бөгөөд тэр мөчөөс эхлэн бүх зүйл улмалд орцсон. Гэр бүлээ алдсныхаа дараа би бүр илүү их архиуж бараг хизээж ирүүл байхаа болов. Удалгүй нөгөө хамт ажилладаг хүнтэйгээ болцож эхэлсэн ч тэр хүн зөвхөн сэтгэл санааны дарамт үзүүлээ зогсохгүй. Согт үедээ надад байнга бие махбодын хүчирхийлэл үлддэг байлаа. Энэ хэсэг хэтэрхий хүнд дарг санагдаж магадгүй. Гэхдээ би юу ч нуухыг хүсэхгүй байна. Тэр намайг хүчирхийлж, хан руу шидэж, алгадаж, боож, дарж, бүр шил шидэж гэмтээдэг байсан. Харин би энэ бүхнийг нь төвчиж, дотроо бүр би үүнийг хүртэх ёстой гэж өөрийгөө итгүүлж байлаа. Учир нь би өөрөө л гэр бүлээ сүйтгэсэн шүү дээ гэх бодлосоо хизээж салж чадаагүй. Ингэж явсаар нэг өдөр хуучин нөхөр маань над руу залхан аажмаар удаанаар дахиад нэг удаа хамтдаа байх гээд оролдож үзэж болох тухай ярьж энэ удаа бүхнийг зөвөр хийх гээд оролдоод үзье хэмээн хэлэхэд нь би анх удаа л өөрчлөгдөхийг хүсэж удалгүй архиа зогсон нөгөө хүнтэй бүх холбоогоо тасалсан. Гэвч бүх зүйл үүгээр дуусаагүй. Тэр хүн зөвшөөрлөхөө авсан миний нүцгэн зургуудыг нөхөрлөө минь илгээж дараа нь миний машины бүх цонхыг нь хагалж бүр машины минь ард талд өөрийн нэрийн эхний үсгийг сэлсэн байхад ч би юу хийхээ мэдээгүй. Зүгээр л уур, айдас, ичгүүр гих мэдрэмжүүд надад зэрэг төрж байлаа. Дараа нь тэр манай гэрийн цонхнуудыг хүртэл хагалсан ч хүүгийн минь өрөөг зориуд зүгээр орхисон нь аимшигтай хэрнээ хачирхалтай санагдсан. Хэдийгээр би тэр үед цагдаа дуудсан ч нотлохоо хангалтгүй гэсэн шалтгаанаар тэд юу ч хийж чадаагүй нь намайг бүр илүү айлгаж байв. Ингээд эцэст нь би ажилласаа гарч түүнээс бүх холбоогоо тасалж тэр хүнийг намайг олж чадахгүй болгохын тулд хамт ажиллаж исэн бүх хүнтэйгээ хүртэл харилцаагаа тасалсан. Ингээд надад шинэ ажил хэрэгтэй байсан тул нэгэн пиццаны газарт хүргэлтийн жолоочоор ажиллаж эхэлсэн юм. Гэвч тэр намайг дахиад л олчихсон. Тэр шинэ ажил руу маань хүртэл залхан намайг дарамталж эхэлсэн бөгөөд утас маань блоклогдсон дугаараас ирсэн дуудлагыг хүртэл харуулдаг байсан тул би нэг өдөртөл 50 орчим удаа түүнээс дуудлага хүлээн авдаг байлаа. Нэг орой би оройны ээлжинд ажиллаж байв. Түүний дуудлагуудыг нь аль болох үл тоохыг хичээж исэн ч удалгүй бүх зүйл жинхэнэ бодит айдас болж хувирсан юм. Тэр орой надтай хамт хүргэлтэнд гардаг хамт ажилладаг хүн маань хүргэлтээ хийх гээд би захиалгынх нь хаягийг гартал тэр нь манай гэрээ хаяг байхан тэр. Би утасныхын дугаарыг шалгаад үзэхэд тэр хүний дугаар байлаа. Тэр мөчөд би амьсгалаа хянах чадваргүй болж сандрал шоконд орсон. Учир нь миний хүү мөн хадам ээж маань тухайн үед гэрт байсан юм. Харин тэр хүн машиндаа буутаа явдаг гэдгийг нь би мэдэж байлаа. Би шууд хадам ээж рүүгээ залхан бүх зүйл зүгээр эсэхийг асуухад азар бүх зүйл хэвэн байсан. Хамт ажилладаг хүмүүс маань хүртэл надтай хамт манад очин шалгаж үзэхэд ямар ч асуудал гараагүй ч доторх айдас маань арилаагүй. Тэр орой би гэртээ очичхоод гарч идэн барин эргэн тойрноо шалгаж үзэхэд шуудангийн хайрцагны дэргэд хар бэлий мөн шавар дундуур туучсан мэт том гутлын мөрөөд зурааж байв. Тэр үнэхээр тэнд байсан гэдг нь ойлгомжтой. Хэрвээ тэр орой би өөрөө гэртээ байсан бол яг юу болох байсан талаар бодох бүрд одоо ч айдас төрдөг. Тэр явдлын дараа бид тэндээс нүүж шинэ машин авч амьдралаа дахин эхлүүлэхийг оролдсон. Аз олоход нөхөр маань надад дахин боломж олгож бид хамтдаа амьдарч дахин 2 хүүтэй болсон. Би архинаас бүр мөсөн гарсан. Түүнээс хойш тэр хүнээс дахиж сурах сонсоогүй. Одоо эргээд харахад амьдрал маань эцэст нь зөв замдаа буцаад орсон юм. Энэ түүх бусад түүхүүд шиг аимшигтай сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ яг тэр мөчөд би амьдралдаа мэдэрчсэн хамгийн хүчтэй айдсуудын нэгийг мэдэрсэн. Одоо ч бодоход дийдэл дотор хүй таригдаг. Энэ явдал 2019 оны намар болсон бөгөөд тэр үед би байнга салж нийлдэг харилцаатай, маш хартай, ширүүн зан авиртай найз залуугаасаа салаад удаагүй байсан үе. Түүнийг Жэй гэдэг. Би Молли гэдэг өрөөний найзтайгаа хамт таунхаус амьдардаг байсан бөгөөд шөнийн ээлжинд ажилладаг тул амьдралын хэмнэл маань бусад хүмүүсийнхээс арай өөр. Ихэвчлэн хүмүүс унтаж байх үед би ажил дээрээ, харин өглөө эрт хүмүүс ажилдаа явах үеэр би гэртээ ирдэг байв. Нэг Бэмбагаргийн шөнө ойролцоогоор шөнийн 1 цаг 30 минутын орчимд би ажилласаа тарж ирээд машинаасаа буун гэрийнхаа зүг алхаж байхдаа манай байшин болон хөршийн байшингийн дунд байдаг модон хайрцаг шиг ургамлын давцан дээр нэг эрэгтэй сууж байхыг анзаарсан. Тэр толгой дээрээ ноосон малгай өгүүлж нүрээ бараг бүрэн халахалсан байсан тул хэн болох нь огт харагдахгүй.
Тэр үед надад нэг л хачин тайлбарлахад хэцүү мэдрэмж төрсөн ч би өөрийгөө тайвшруулан за магадгүй зүгээр л хэн нэгэн тамхи татаад сууж байгаа байлгүй дээ гэж бодохыг оролдлоо. Гэсэн ч дотор минь нэг л эвгүй мэдрэмж төрөөд байсан учраас би халааснасаа жижиг хутгаа гаргаж ирээд илүү болгоомжтойгоор гэрлүүгээ алхан дараа нь хаалган дээрээ очиж хурдхан шиг онгоолгоод дотгош орон араас нь шууд хаалгаа төгтсөн. Гэртээ ормогц нэг зүйл анзаарагдав. Гал тогооны хогийн савнаас маш муухан өнөр үнэртэж байлаа. Би дотроо эхлээд хогоо гаргаж хаяхгүй бол гэрт байд суух арга алга хэмээн бодсон. Гэхдээ шууд гадагш гарахаас бага зэрэг айн ойролцоогоор 30 минут орчим хүлээгээд цонхоор гадагшаа харахад тэр хүн харагдахгүй байсан тул бага зэрэг зориг гарган хогоо гаргаж хаяхаар шийдэв. Гэвч гадагш гараад яг тэр ургамлын хайрцагны хажуугаар өнгөрөхөд нөгөө хүн яг тэндээ сууж байсан. Тэр мөчөд дотор минь түгшүүртэй мэдрэмж төрж би бага зэрэг сандарч байсан ч өөрийгөө барин хогоо хурдхан шиг хаяжгаад буцаад гэрлүүгээ орон хаалгаа дахин төгжөв. Дараа нь би хөргөгчнөөсөө хөлдөөсөн пицца гаргаж ирэхээр шийдээд хөргөгчөө онгоолгоод хаах мөчтөө хаалганы дээд талын жижиг цонхоор хин нэгний толгой дотгош шагааж байхыг нүднийхэн болонгоор олж харсан. Намайг огцом толгойгоо эргүүлэн хаалга руу харах үед тэр толгой маш хурдан доош нуугдав. Яг л намайг өөрийг нь хараагүй байх гэж найдаж байгаа мэт. Тэр агшинд зүрх маань цээжин дотроо багтаж ядсан хурдан цохиулж бие минь тэр чигтээ хүүт даав. Би дотроо цагдаа дуудах хэрэгтэй юу үгүй юу хэмээн эргэлзэж байсан тул эхлээд дээд давхар руу гарч өрөөндөө ороод цонхоороо доош харан тэр хүн гадаа байгаа эсхийг шалгахыг оролдсон ч ямар ч хөдөлгөөн харагдаагүй. Тэгээд дараа нь би өөрийн орлуугаа харсан. Тэр үедээ баг ухан алдах шахлаа. Миний ор ямар ч өөсөвгүй маш тэгшхэн байдлаар засагдсан байв. Би өглөө босоод өрөөнөөсөө гарахдаа хизээж ороо хураадаггүй. Тиймээс энэ бол гарцаагүй өөр хүний хийсэн зүйл гэдг нь тодорхой. Би шууд Молигийн өрөө рүү орж чи миний өрөөнд орсон уу гэж асуухад тэр үгүй хэмээн хариулав. Тухайн үед Моли өрөөндөө найзтайгаа хамт байж исэн юм л да. Харин би тэр хариултыг сонсоод л шууд уйлж эхэлсэн. Энэ үед би гинэд гал тогоонд харсан зарим жижиг зүйлсийг санаж эхлэв. Манай өрөөний найз Моли хизээч аяг тавг гараараа угаадаггүй. Үргэлж би л угаадаг байсан. Харин тэр өдөр бүх аяг тавг айл хэдийн цэвэрхэн угаагдчихсан эмх цэгцтэй байсныг гинэт санав. Гэртээ орж ирснээс хойш бүх зүйлийг ухраан бодоод үзэхэд хэн нэгэн хүн манайд орж ирсэн гэдг нь тодорхой болсон юм. Би Молигийн өрөөнөөс гарч ирэн хутгаа дахин халааснасаа гаргаж ирээд 911 гэсэн дугаарыг утсан дээрээ хийн залгахад бэлэн байдалд оруулаад утсаа төгжин шаардлагатай бол шууд дуудлага хийхэд бэлэн болгосныхаа дараа аажмаар доош бууж хаалга руу төхөж эхлэв. Гэтэл гинэд үүдний гэрэл автоматар асаж зочны өрөөний хөшгөний цаанаас хэн нэгний нүур тодор харагдсан. Тэнд Жэй зогсож байлаа. Би тэр дороо шууд хутгаа газар унгаж өвдөг дээрээ сөхөрч суугаад амьсгал авч чадахгүй шахан болсон. Тэр үед Моли болон түүний найз нь доош бууж ирээд Жэйтэй маргалдаж байсныг санаж байна. Харин Жэйийн тухайн үед ярьжсэн зүйлийг сонсоод би бүр чихэндээ итгэж чадаагүй. Жэй тэр өдөр намайг ажилласаа тарж ирэх үед гадаа байж агаад барьж авах төлөвлөгөөтэй байсан ч хэд эрт манай үүдэнд ирчихсэн тул нууцаар хувилуулж авсан түлхүүрээ ашиглан дотгош орж ирсэн байж. Тэгээ тэр намайг ажиллаа тараад гэртээ ирснийхэн дараа хийдэг бүх зүйлийг урьдчилж хийгээд надад сюрприз барихыг хүссэн гэж тайлбарлав. Тэр гал тогооны бүх аяг тавгийг угаасан, шүршүрт орохын өмнө өмсөх хувцснуудыг мань хүртэл бэлдсэн, орыг маань ч бас зассан. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр миний дотор хувцсны шүүгэнээс өөрт нь хамгийн их таалагддаг нэгийг авч халааслаад дараа нь гадаа гарч намайг ирэхийг хүлээгээд тэнд сууж байсан гин. Дараа нь тэр бүр өөрийгөө зөвтгөж би зүгээр л романтик зүйл хийхийг хүссэн юм гэж хэлсэн. Гэхдээ тэр мөчөөд энэ бол миний амьдралдаа мэдэрчээсэн хамгийн аимшигтай мэдрэмж байлаа. Би түүнийг цагдаа дүгэн дахин надад ойртох гэж оролдох юм бол зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэдэн 10 удаа түүнд хэлсэн ч одоо хүртэл түүний хөшгөний цаанаас намайг хараад зогсож байсан тэр нүдийг би мартаж чаддаггүй. Дахин түүнийг хизэж харахыг хүсэхгүй байна. Тэр өдөр Жэй дотроо юу төлөвлөж байсныг би бодохыг ч хүсдэггүй. Энэ явдал ойролцоогоор 3 жилийн өмнө болсон юм. Тэр үед би нэг эмэгтэйтэй үерхэд 3 сар орчим болж байлаа. Бид өмнө нь бас үерхэж байсан ч тэр үед би гүнзгий харилцаанд бэлэн биш байсан тул түүнээс холбоогоо тасалж, үүнээс бараг 2 жил хагасын дараа бид дахин холбоо бариад дахиад нэг оролдоод үзье гэж шийдсэн нь энэ байв. Тухайн үед бидний харилцаа ерөнхийдөө давгүй явж исэн ч дотор минь нэг л мэдрэмж байсаар байсан нь тэр өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар зарим зүйлсийг надад бүрэн үнээр нь хэлэхгүй байгаа юм шиг санагдаж би яг юу нь буруу байгааг тодорхой хэлж чадахгүй ч түүнийг надаас ямар нэгэн зүйл нууж байна гэсэн мэдрэмж надад төрсөөр л байлаа.
Энд баг зэрэг тайлбар өгөхөд тэр эмэгтэй өмнө нь гэрэлжсэн. Түүнийг Жейн гэдэг. Мөн тэр өмнөх гэрлэлтээсээ нэг охинтой. Биднийг үерхэж байх явцад надад нэг зүйл түүнээс байн ганцаарагддаг байв. Тэр хуучин нөхрийнхөө талаар ярих болгондоо түүний тухай яг л одоо ч гэсэн түүнд сэтгэлтэй байгаа юм шиг. Тэр мэдрэмж нь бүрэн алга болоогүй юм шиг нэг л тасраагүй холбоо байгаа мэтээр ярьдаг байсан. Заримдаа бүр түүний ярьж байгаа өнгө аяс нь энэ хүн X-ээсээ бүрэн салж чадсан юм уу гэж эргэлзмээр мэдрэмжийг надад төрүүлдэг байв. Намайг энэ талаар түүнээс асуух болгонд тэр шууд "Тэр бол миний охины аав. Бид зүгээр л хоорондоо ийдэг харилцаатай байгаа. Охин маань эцэг гэхээ эвтэй байхыг харах хэрэгтэй" гэж хариулдаг байлаа. Хэдийгээр энэ тайлбар логиктой сонсогдож байж болох ч миний доторх тэр эвгүй мэдрэмж арилаагүй. Харин ч аажмаар нэмэгдэж байсан. Үннийг хэлэхэд би энэ бүхнээс баг багаар залхаж эхэлсэн юм. Жейн X-ийн талаар надад бараг байнга ярьж, хуучин нөхөр нь түүний амьдралд хэд их оролцож байгаа мэт санагддаг байсан ч тэр надад үнэхээр их таалагдчихсан тул би өөрийгөө тайвшруулж, магадгүй би хэтрүүлэн бодож байгаа байх. Магадгүй энэ нэг том асуудал биш байх. Би жаахан хүлээвэл бүх зүйл өөрөө намжин байх гэж бодсоор л байсан. Тиймээ одоо бодоход энэ бүхэн жаахан тэнэг шийдвэр. Гэхдээ би жинхэнэ романтик төрлийн хүн, түүнд боломж олгохыг хүссэн юм. Гэвч миний бодсноор байдал өөрчлөгдөөгүй. Тэр хүн түүний амьдралд хит их оролцдог хэвээрээ. Тэгээд би эцэст нь түүнд шууд хэлсэн. "Хей, хэрвээ бид үнэхээр цаашид харилцаагаа авч үлдээ гэж бодож байгаа бол чи энэ хүнд амьдралдаа хит их орон зай өгч байгаагаа болох хэрэгтэй. Та хоёр дундаасаа охинтой гэдгийг би ойлгож байна. Гэхдээ тэр зүгээр нэг хуучин нөхөр гэхэд хитрхи их амьдралд чинь оролцоод байна" гэд хэлв. Энэ удаа тэр баг зэрэг бодол хийлэн эцэст нь миний хэлснийг ойлгож байгаа мэт харагдсан. X нөхрийнхөө тухай яриагаа баг зэрэг багасгасан нь надад багхан ч гэсэн тайвшрал өгч байлаа. Нэг орой бид түүний гэрт нь хамтдаа цагийг өнгөрөөхөөр тохирсон юм. Тэр өөр мужид амьдардаг. Гэхдээ түүний амьдардаг муж нь манай мужтай залгаа тул ойролцоогоор цаг хагасны л зайтай. Тухайн үед би түүнд бүр илүү их татагдаад би чамтай гэрлэх тухай хүртэл бодож байна гэд айл хэдийн хэлчихсэн. Мөн түүний охинтой нь илүү ойр танилцахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байсан үе. Учир нь энэ харилцааг би үнэхээр нухацтайгаар авч үзэж байв. Түүний охиныг Мади гэдэг. Тэр тухайн үед ойролцоогоор 10 настай байсан бөгөөд надад маш сайн. Намайг мистер гэж дууддаг. Бүр ээжээгаа надтай гэрлээсэ гэж хүсдэг маш хөөрхөн цайлхан хүүхэд. Жейн бид хоёрыг FaceTime хийн ярилцаж байх үеэр Мади дундуур нь орж ирээд надтай мэндэлж ярилцдаг байсан нь энэ бүхнийг бүр илүү жинхэнэ бодит мэт мэдрэмж төрүүлдэг байв. Тэр оройч гэсэн бүх зүйл маш сайхан эхэлсэн. Бид зурагт үзэж, тоглоом тоглож, инээлдэж, ярилцаж, бие биенээсээ асуулт асууж, цагийг үнэхээр сайхан өнгөрөөж байлаа. Гэхдээ нэг зүйл анзаарчихсан. Түүний хуучин нөхөр тэр орой байнга тасралтгүй түүн рүү FaceTime-аар залгаад байгаа нь харагдлаа. Эхэндээ энэ нь тийм ч том асуудал шиг санагдаагүй. Учир нь гэртээ хамт амьдэрдэггүй аав охинтойгоо ярих нь хэвийн л зүйл. Гэхдээ тэр орой энэ нь 5-10 минут тутамд тавтагдж байлаа. Тэр байнга дахин залгаж яг л биднийг хинж байгаа мэт юу болж байгааг харахыг хүсэж байгаа мэт санагдсан. Би дотроо за энэ арай чигтэрч байна гэж хүртэл бодоод амжив. Ингээд эцэст нь тэр орой дуусаж бид салахтаа би Жейнийг үнсээд гэрлүүгээ буцахаар замдаа гарсан. Ойролцоогоор оройны 11 цаг болж исэн байх. Шөнө орой жижиг хотод зам дээр бараг машин байхгүй. Бүх зүйл намгүм, бүр хитрхи намгүм. Би GPS асааж түүний байшингийн урдаас нь хөдлөн харанхуй гудамж руу орж дараа нь гол зам руу эргэв. Гэтэл гэнэт нэг машин миний хажууд давхиж ирээд дотор нь байсан хүн миний анхаарлыг татах гэж оролдож байгаа нь нүдний болонд харагдлаа. Би хажуу тийш эргэн харахад нэг том биетэй, урт болтой өмссөн эрэгтэй маш ууртай, бухимдсан байдалтайгаар над руу тохиод ойрлоод байсан. Эхэндээ би дотроо ямар нэг асуудал гарсан байх, магадгүй дуугүй хагарсан, эсвэл машинд маань ямар нэгэн болсон байх гэж бодоод цонхоо баг зэрэг буулгаад "Яасан танд туслах уу" гэж асуув. Гэтэл тэр шууд над руу ойрлж "Хей, би чамтай яг одоо ярих хэрэгтэй байна" гэж хэлхэн тэр. Би хариуд нь түүнд "Өөрөө хүн андуураад ах шиг байна. Би таныг танихгүй. Надад тантай холбоотой асуудал байхгүй" гэж хэлээд цонхоо хаан цааш явлаа. Гэхдээ тэр зогсоогүй. Тэр намайг дахин гэрлээрээ дохиод улам ууралж, улам ойртож, толгоогоо цонхоор гаргаад ойрлж бүр илүү төрмгийн аашилж эхэлсэн. Тэр мөчтөл би ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч зүрх минь маш хүчтэй зогслон адреналин огцом нэмэгдэж нөхцөл байдал улам аюултай болж байгааг би маш тодор мэдэрч байлаа. Надад буу байгаагүй. Тэр хүнд юу байгааг би мэдэхгүй. Зам дээр баг хүн байхгүй. Шүн дунд. Эцэст нь би цонхоо онгоолгоод түүнд шатхуун түгээх газар дээр уулзъя гэж хэлсэн. Гэхдээ үнэндээ тийм бодлогот байгаагүй. Зүгээр л түүнийг төөрөгдүүлэх гэж л тэгээд хэлчихв.
Тэр харин үүнийг сонсоод урд минь гарч намайг дагуулах гэж оролдсон ч би шууд хурдаа нэмээд хурдны зам руу орон түүнээс холдсон. Хэдэн минутын дараа би Жэйн рүү залган "Хуучин нөхөр чи ойр хавьд чинь өнөөдөр харагдсан уу?" гэж асуулаа. Учир нь би түүний зургийг нь өмнө нь хальт харж исэн болохоор тэр хүн яг мөн байх шиг санагдсан юм. Гэтэл Жэйн "Чамайг яваад өгмөгц тэр манай гэрт ирээд танихгүй хүн манай охинтой уулзсан байна гэж ууралсан" хэмээн надад хэлв. Хожим нь би бүрэн ойлгосон. Тэр орой тэр этгээд байрны зогсоол дээр харанхуй цун биднийг ажиглаж байж FaceTime хийж байхдаа үнэндээ биднийг хянаж байсан байх нь бүх хугацааны туршид. Миний зүрх дахиад л хүчтэй цохилж эхэлсэн. Би айсан. Үнэхээр айсан. Уур минь хурч байсан ч бас айж байлаа. Гэхдээ хамгийн аимшигтай нь Жэйн энэ бүхнийг огт тоогоогүй. Харин ч эсэргээрээ "Тэр заримдаа тийм болчихд юм аа. Тэр чамд юу ч хийхгүй. Зүгээр ярилцахыг л хүссэн байх" гэж хэлсэн. Тэр энэ бүхнийг яг л зүгээр нэг энгийн зүйл мэтэр хүлээж авч байв. Тэр мөчтөл би ойлгосон юм. Энэ бол зүгээр нэг эвгүй нөхцөл байдал биш. Энэ бол аюултай, миний аим насанд ч хүрж болох нөхцөл байдал. Маргааш нь би Жэйний эрэгтэй найзтай нь холбогдсон түүний экс нөхрийн талаар асуугаад өнгөрсөн орой юу болсон талаар түүнд хэлээд мэддэг зүйлээ надад нийн уггүй хэлээд өгөөч хэмээн гуйлаа. Харин түүний хэлсэн зүйлсийг сонсоод дотор минь харанхуулаад л явчихсан. Жэйний өмнөх нөхөр нь түүнийг өөр хүнтэй уулзах бүрт шинээр уулзаж эхэлсэн хүнийг нь занал хийлж Жэйнээс хол бай хэмээн сүрдүүлдэг гин. Тэгээ болоогүй нэг удаа бүр Жэйний уулзаж байсан залуу руу хутга байран дайрчсэн ч удаатай. Харин Жэйний надаас нуугаад байсан бүх зүйл нь энэ бүхэн байсан гэдгийг би энэ үед л ойлгосон юм. Түүний хуучин нөхөр нь бүр гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байсан талаар хүртэл найз нь надад хэлээд "Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Тэр яг л галзуу нохоо шиг" хэмээн надад хэлсэн юм. Үнэхээр л тэр эрэгтэй харц яг л галзуурсан нохоо шиг харагдаж байсан. Хэн мэдэх вэ тэр хүн надад юу хийх байсныг? Магадгүй би хизээч мэдэхгүй, мөн үнэндээ мэдхийг ч хүсэхгүй байна. Тиймээс 2 хоногийн дараа би Жэйнтэй бичлээ уулзаж харилцаагаа дуусгасан. Тэгээд дотроо ганцхан зүйлийг өөртөө хэлсэн юм. Жэйн бас түүний тэр галзуу хуучин нөхөр. Энэ хоёр хоёулаа надаас аль болох хол байг. Дахиж хизээч над руу бүү ойртосоо. За энэ удаагийн манай Reddit дээрх эвгүй түүхүүд бичлэг маань энэ түрээ дуусч байна. Та бүхэн маань бас энэхүү яригдсан явдлуудын талаар юу гэж бодож байна? Эсвэл өөрт чи иймэрхүү төстэй аимшигтай зүйл тохиолдож байсан уу? Энэ талаараа доор сэтгэл хэсэгт бичээд надтай бас бусадтайгаа хуваалцаарай. Бас миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.